Энэ бол нэгэн байгууллагын захирал баяраа. Түүний эрхэлдэг байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчдийн бүртгэл, санхүүгийн мэдээлэл, үйл ажиллагааны мэдээлэл, ажилчдын мэдээлэл зэрэг нь чухал ач холбогдолтой. Гэвч байгууллагын мэдээллийн аюулгүй байдлаа хангасан хэсэг нь эргэлзээтэй. Танай байгууллагад кибер аюулгүй байдлын бодлого, дүрм журам бий юу? Тусгай ур чадвар бүхий мэрэгжлийн боловсон хүчнийг игнэндээ элсүүлсэн үү? Албан ёсны эрхтэй програм хангамжууд, тоног төхөөрөмжүүдээр хангагдсан уу? Ажилчдаа сургалт зохион байгуулж кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд мэдээлэл өгдөг үү? Компани бизнесийн доктортой өсөлтийг хангах, хэрэглэгчдэд найдвартай, түргэн шуурхай, эрсдэлгүй үйлчлэгээ үзүүлэх, ажилтнуудтай аюулгүй, эрсдэлгүй ажиллах орчныг бүрдүүлэх зэрэг компани үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашигыг хангахад кибер аюулгүй байдал амин чухал асуудал болжээ. Үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргээл. Бодлого, дүрм журмаа боловсруулж хэрэгжүүл. Бэлтгэгдсэн боловсон хүч найр ханга. Кибер аюулгүй байдлын чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүл. Кибер аюулгүй байдал нь нэг удаагийн асуудлыг шийдээд өнгөрөх арга хэмжээ огтхонч биш бөгөөд үргэлжлүүлэн хөгжүүлэх үйл явц юм. Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл.